намрын чуулга эхлээ явж байгаа Жангабил гишүүн анх санаачилж манай өрөөгөр орж ирж ирсэн энэ тогтоолын өсөлтөр. Тэгээд хөдөөжихөн салбар тэр дундаа газар тариаллын салбар энэ жил нэлээд алдагдaltaй ажиллаж байна. Хаасаг угаан ачигтай байна гэдэг үүднээс Жангабил гишүүний саналыг дэмжиж энэ тогтоолын өсөлтөөс дэмжиж гар үсгэж сурч ирсэн. Яг газар тариаллын гол бүс нутгуудад энэ жил зуншлах тун тааруулсан. Энэ утгаараа зөвхөн баруун бүс биш нийт Монгол орны даяар ер нь яг энэ түүхээ манай одоо гурилан бүтээгдэхүүний гол түүхийд болсон энэ хөрөн газар тариаланг амун малын тэжээлийн ингээ хамттан бүхлээр нь одоо гайлын татварыг тэглэнэ гэсэн юм ойлголттой байсан. Тэгээд тогтоолын төсөл маань зөвхөн нөгөө тэжээлийн тариа тэжээлийн 10 овёс тэгээд зөвхөн баруун бүс буюу Баян Хөлгийн аймгийн Цагаан нур, Ховдын Ярант, Увсын Боршоо, Завхны Арц Сур, Говалтан, Бургастай гэд ингээ ороод ирж байгаа байхгүй. Мэдээж баруун бүс дээрээ ялгаатай бүс болгон дээрээ ялгаатай бодлого баримтлах нь зүйтэй. Гэхдээ нийт улс орныг хамарсан энэ гам ачиг болж байна. Газар тариалан болол зөвхөн энэ Архангай, Өвөрхангай аймгаас бусад газруудад бол ургац алдсан. Төв Сэлэнгийн бүсэд аймагуудад ургац алдчихсан. Тэгэхээр яг энэ тогтоолынхоо төсөлтэй хамт зэрэгцүүлээд яг энэ одоо гурилын үйлдвэрүүдийн үндсэн түүхийд болсон энэ буудаг оруулж ирэхдээ бас энэ гайлын татварыг нь хөнгөлж болов юм уу? Энд чинь үйлдвэрүүд чинь бүгдээрээ төвийн бүсэд байгаад байгаа. Түүхийд чинь бүгдээрээ түүхийдээ төмөр замаараа татах нь илүү хямдралтай, их хэмжээгээр татах боломжтой. Тэр хойд энэ бомтой энэ чинь орхицсан байгаад юм. Гол буудаа чинь Оросоос оруулж ирж байгаа буудааг чинь тэр хойд галт тэргээр л оруулж ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ дээрээ яагаад одоо энэ Сэлэнг аймгийн бомтод аячваа сайда. Уг нь бол зөвхөн баруун бус гэхгүйгээр төвийн бүсийг л бас дэмжиж ингэж явна гэж л ойлголттой байсан. За, ажлын хэсгийн 5 дугаар микрофон Бадамсрын сайд хариулъя. 5% доктортой л нэгдүгээр буудаа одоогийн импортын татвар бол 5% байгаа. За хоёрдугаар бол буудаг одоо татврын тэглэх иргэд татвар тавих нь бол ийм одоо тогтвортой бодлого биш ээ гэж одоо салбарын хувьд бол үздэг юм байна. За тийм учраас энэ удаа бол зөвхөн баруун бүсэд буюу 1999 онд одоо улсын хурлын гаргасан тогтоолын хүрээнд тухайн одоо бонд зааж буюу тухайн одоо орон нутгийн онцлогийг харгалзаж одоо татварыг хөнгөлөх одоо чөлөөлөх эрхийг засгийн газарт олгох тухай энэ одоо улсын хурлын 1999 оны тогтоолын дагуу энэ одоо үндсэн одоо зарчмынхын дагуу баруун бүсэд энэ удаад гурил тэжээлийг импортын татварыг тэг хүртэл одоо тогтоох эрхийн засгийн газарт олгож байгаа ийм л одоо нэг удаагийн шинж чанартай зохицуултаа гэж болно. Энэ мань өөрөө хугацаатай өөрөөр хэлбэл эрх хавар одоо эрх 100 хүртэл одоо үргэлжлэх ийм одоо хугацаатай ийм тогтоол гэдгээр бас онцлогтой байгаамаа.